Сайн байцгаана уу? Бэлгүүн тулга авч сургуулиас замын хөдөлгөөний хууль дүрмийн видео цуврал хичээл төлөвлөж байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг практикт хэрэгжүүлэх мэдлэг ур чадвараас гадна бусад хөдөлгөөнд оролцогчдын гинтийн хийх үйлдэлийг таамаглан мэдэрснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахад оршино. Жолооч замын тойрон хэсэгт эргэхэд автомашинд хөдөлгөөний чиглэл перпендикуляр төвөөс ухтах хүч үйлчилдэг. Энэ хүч нь ачаа ба зорчигчийг хоёр хажуу тийш шилжүүлдэг учраас жолоодлагыг хүндрүүлдэг. Төвөөс ухтах хүч нь араад өстэй уруу хамааралтай, хурдны квадраттай шууд хамааралтай. Энэ нь бага араад өстэй тойргоор их хурдтай эргэх юм бол төвөөс ухтах хүч ихсэж автомашиныг онголдуулах аюултай. Иймд жолооч алсуур бага хурдтай эргүүл аюулгүй. Жолооч эргэх үед хурд болон эргэлтийн зайг зөв баримжаал сурах хэрэгтэй. Жолооч баруун гар тийш эргэхдээ эсрэг урсгалыг заагалсан, үргэлжилсэн тэмдэглэлд ойр байрласнаар эсрэг урсгалыг сөрөхгүйгээр эргэх үйлдэлийг гүйцэтгэнэ. Жолооч зүүн гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун захад ойр байрлан эргэснээр замаас гарахгүйгээр үйлдэлийг гүйцэтгэх боломжтой. Автомашины хөндийн төв. Ачаагүй үедээ автомашины хөндийн төв доор байрлаж автомашин илүү тогтвортой байна. Ачаа ачих тусам хөндийн төв дээшээ шилжиж автомашин тогтвортой болдог. Иймд хүнд аюултай оврогтой ачаа тээвэрлж яваа жолооч 3-аас дээш жил дадлагдсан байх ёстой бөгөөд бусад хөдөлгөөнд оролцогчдод ойрын гэрласааж анхааруулж явна. Жолооч уруу замд авцуулах холбоо болон араан дамжуулгыг салахгүйгээр хөдөлгүүрээр хавсран тоормслож уруудна. Замын налуу хэдий чинээ их байх тусам төдий чинээ хүнд арааг сонгож уруудна. Үхсүүр зам жолооч хөдөлгөөн эхлэхдээ зэрэгсэн зогсоолын тоормсхийг буулгаж сурах хэрэгтэй. Хэрвээ хөдөлгөөн эхлэхээс өмнө буулгах юм бол автомашин хойшоо өнхрөх, оройтож буулгах юм бол хөдөлгүүр хүч алдаж унтрах болно. Үхсүүр уруу замд тээврийн хэрэгслийг зогсоохдоо зорчих хэсэг рүү өнхрөхөөргүй болох арга хэмжээ авах ёстой. Уруу замд хашлагтай болон хашлаггүй хэсэгт тээврийн хэрэгслийн урд дугуйг баруун гар тийш тултлан дарж эргүүлнэ. Үхсүүр замын хашлагтай хэсэгт урд дугуйг зүүн гар тийш тултан дарж эргүүлснээр өнхөрөхөд хашлаг тулж зогсноо. Үхсүүр замын хашлаггүй хэсэгт урд дугуйг баруун гар тийш тултан дарж эргүүлснээр зорчих хэсэг рүү өнхрөх аюулаас сэргийлж чадна. Жолооч аюулыг хараа тоормсны дөрөн дээр хөл тавих хүртэлх хугацаанд туулсан замыг самбаачлах хугацаанд туулсан зам гинэ. Жолоочийн самбаачлах хугацаа дунджаар 1 секунд байдаг бол согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн бол түүнээс их байдаг нь зам тээврийн осолд өртөх магадлалтай. Самбаачлалт сайтай жолооч буюу жолооны дадлага хийж яваа багшийн самбаачлах хугацаа 0.4 секунд хүртэл бага байдаг. Жолооч тоормсны дөрөөн дээр хөл тавьж эхэлснээс тоормслож эхлэх хүртэлх хугацаанд туулсан замыг тоормсны механизм ажиллах хугацаанд туулсан зам гинэ. Тоормслож эхэлснээс автомашин зогсох хүртэлх хугацаанд туулсан замыг хурд буурах зам буюу тоормсны мөр гинэ. Тоормсны зам нь тоормсны дөрөөн дээр гიშгэж эхэлснээс автомашин зогсох хүртэлх хугацаанд туулсан замыг тоормсны зам гинэ. Жолооч аюулыг харснаас зогсох хүртэлх хугацаанд туулсан замыг бүрэн зогсолтын зам гинэ. Тоормсны идэвхжүүлэлтийг тоормсны замын урт хурдны удаашралтаар тодорхойлно. Хурдны удаашралт гэдэг нь нэгж хугацаанд хурдны бууралтыг хэлнэ. Жолооч тоормсны дөрөөн дээр шаталсан байдлаар тоормслох нь тоормсны зам богино байх давуу талтай. Энэ нь та тоормсны дөрөөн дээр гიშгээд шарвахаас сэргийлэхийн тулд тоормсны дөрөөг суллаж өгснөөр тоормсны зам богиносдог. Жолооч огцом тоормслох нь дугуйн эргэлтийг төвжиж өгснөөр тоормсны зам уртсах аюултай. Хөдөлгөөн эхлэх болон шулуун замаар яваа үед автомашинд инерцийн хүч үйлчилдэг. Энэ хүч нь масс хурднаас шууд хамааралтай тул чиргүүлтэй автомашины масс чиргүүлгүй машиныхтай харьцуулахад их байдаг тул тоормсны зам ихсдэг. Жигд тоормслох арга. Жолооч тоормсны дөрөөн дээр жигд гიშгснээр тоормсны механизмын эд ангид өгөх ачаалал багасдаг. Ингэснээр жолооч боо зорчигчийн 5 тухтай зорчих нөхцөлийг хангадаг. Жигд тоормслох арга нь бусад замын хөдөлгөөнд саад болгүйгээрээ онцлогтой. Огцом тоормслох арга. Жолооч тоормсны дөрөөн дээр огцом гიშгснээр дугуйн эргэлтийг төвжиж тоормсны зам уртсдаг. Шаталсан тоормслох арга. Гинтийн аюул бий болсон тохиолдолд жолооч
тоормсны дөрөн дээр гიშгэж дугуй өргөлтийг зогсоох ба шарвалтаа сэргийлэхийн тулд тоормсны дөрөөг суллаж өгснөөр тоормсны зам багасдаг. Ингээд автомашиныг бүрэн зогсох хүртэлх тоормсны дөрөн дээр тасалтай гიშгэх аргыг хэрэглэнэ. Хосолсон тоормслох арга. Энэ нь дээрх аргуудыг замын гадаргуу болон тэгш биш эс цасмас хайртай нөхцөл тохируулан дээрх аргуудыг хэрэглэдэг. За бүрэн зогсолтын зам нь жолооч аюулыг харснаас зогсох хүртэлх хугацаанд туулсан зам, тоормсны зам нь жолооч тоормсны дөрөн дээр гიშгэж игснээс автомашин зогсох хүртэлх хугацаанд туулсан замыг ойлгоно. За самбаачлах хугацаа 40 км/цагийн уртаа явж байгаа жолооч 1 секундэд 11 м байдаг бол 60 км/цагийн уртаа явж байгаа жолоочийн самбаачлах хугацаа 1 секундэд 17 м зам туулдаг. За тоормсны механизм ажиллах хугацаанд туулсан зам 40 км/цагийн уртаа явж байгаа жолооч 0.3 секундэд 3 м зам туулдаг бол 60 км/цагийн уртаа явж байгаа жолооч 0.3 секундэд 5 м зам туулдаг. За тоормс барьж эхэлснээс зогсох хүртэлх хугацаанд туулсан хурд буурах зам нь 40 км/цагийн уртаа явж байгаа жолоочийн тоормсны мөр нь 9 м байдаг бол 60 км/цагийн уртаа явж байгаа жолоочийн тоормсны мөр 20 м байдаг. Эндээс бүрэн зогсолтын зам нь 40 км/цагийн уртаа явж байгаа жолооч 23 м зам туулж яхад 60 км/цагийн уртаа явж байгаа жолооч 42 м зам туулж байна. Эндээс хурд ихсэх тусам тоормсны зам болон бүрэн зогсолтын зам ихсэж байгаа нь харагдаж байна. Иймд жолооч хурдыг замын гадаргуугаас хамааруулан зөв сонгож явах хэрэгтэй. За бүрэн зогсолтын зам нь автомашины хурд болгон зам дугуйн барьцлалтын коэффициентээс хамаардаг. За энэ дээр бүгд ижил хурдтай явж байгаа автомашины замын гадаргуу нь энэ тэгш хураа асфальтын бетонын зам дээр явж байгаа тэрийн хэрэгслийн зам дугуйн барьцлалтын коэффициент 0.7 байдаг бол мөстэй зам дээр 0.1 хүртэл буурдгаас тоормсны зам ихсдэг байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Замын хөдөлгөөнд дахин уулзтлаа. Түр баяртай.